За хэдэн саналууд байна. Ерөнхийдөө бол Сурон скутер гээд яригдж байна. Тэгээд Сурооны хувьд бол хөвчлэн одоо хүүхдүүд унж байгаа харагддаг. Тэгэхээр миний санал бол энэ Сурооныг бол моцикл дээр адилтгаж үзэх хэрэгтэй хаа. Тэгээ моцикл дээр ямар шаардлагууд тавигддаг вэ? Тэр шаардлагыг Суроон дээр оруулж хүн зүйтэй. Яагаад гэвэл маш өндөр хурд авдаг. Дээрээс нь скутерыг бодвол ер нь хурдыг бол бүсчилж хязгаарлах боломж байхгүй гэж ойлгож байгаа. Тэгэхээр Сурон дээр бол тийм арга хэмжээ аммаар байгаамаа. За скутерийн хувьд бол одоо нийслэл хот бол нилээдгүй хэмжээгээр байгууллагууд бас хөрөнгө оруулалт хийгээд тоон бол маш хурдтай нэмэгдэж байгаа харагдж байгаа. За хэрэглээний хувьд бол үнэхээр төгжрлийг бууруулж байгааг бол бууруулж байгаа. Би бас ерөнхийдөө өөрөө ч бас скутер бол төгжрөлтэй үед бол машина орхиод ундаг, хэрэгэлдэг. За асуудал нь юу вэ гэвэл нийслэлийн иргэдийн дунд бол сүүлийн үед маш их яригдж байгаа одоо тодорхойг байгаа асуудлуудын хувьд бол энэ скутер явган хоёрынхоо зааг учир ялгааг одоо тодорхойлж өгөхгүй мүү гэдэг асуудлууд бол иргэдийн дунд маш их тавигдж байгаа. Тэгээд үүн дээр ингээд ажлын хэсэг гараад ажиллаж байгаа энэ асуудал өнөөдөр орж ирж байгаад бас баяртай байна. За тэгээд скутерийн хувьд бол нийслэлийн хувьд ялангуяа нийслэлийн удирдлагууд за дүүргүүд маань энэ дэд үтцийн асуудлыг бол бидэд эргэжил дөрвтэй одоо бас шийдэж өгөх хэрэгтэй хаа. Явгууны зам, дугуйн зам хоёроо салгаж өгч дугуйн замаа одоо аль чадлаараа нийслэлийнхаа хэмжээнд нэмэлтээр энэ хашаа ороогоо буулгаж энэ дугуйн замын дэд үтцийг шийдэж өгөх хэрэгтэй. Тэгжээж энэ иргэн алхаж байгаа иргэн дугуй хоёр холдохгүй одоо аюулгүй зорчих нөхцөл нь бол бүрднэ гэж харж байна. За тэгээ компаниудын хувьд бол бас нэг хэлэх шаардлага бол байна. Айгүй их ингээд техникийн сервис орох шаардлагатай болсон одоо чанарын шаардлага хангахгүй ийм скутернүүдээ үйлчлэгээнд одоо ингээд явуулж байгаа. Тормос нь барьдаггүй. Тэр юм ингээд санжганчихсан. Эдгээр энэ асуудлууд чинь одоо тэр зам тээврийн осол гаргах, явган үнийг хойноос нь дайрах, богино хугацаанд самбаачлах тэр боломжийг хязгаарлаж байгаа асуудлууд байгаа. Тэгэхээр энэ дээр бол нөгөө талдаа одоо энэ бас бизнес хийж байгаа энэ хувийн хвшлийн байгууллагууд маань хариуцлагатай хандаж энэ скутернуудынхаа сервисүүдийг цаг тухай бүрд нь хийдэг баймаар байна. Хийгээгүй скутерээ үйлчлэгээнд гаргаад түүнээс олж одоо иргэний эрүүл мэндийн асуудал тодорхой хэмжээгээр бэртэж гэмтэх хохирол үүссэн тохиолдолд энэ дээрээ бас хувийн аж ахуйн нэгжүүд хариуцлага үүрдэг байх хэрэгтэй. За тэгээд эцэст нь бол явган үеийнхээ зам дээр айдасгүй алхдаг, дугуй скутер нь тусдаа алхдаг, дэд үтцийн асуудлыг бол нийслэлийн удирдлагууд дүүргүүд маань бас эргэжил бодтой томоохон бас бүтээн байгуулалтын ажлын жагсаалтанд оруулж хийж өгөөсэй гэж хүсэж байна. Баярлалаа.